багшийг урьж байна. Бүсэлт гомдол гаргаж нотлох хоригт уран авсан хөрөнгө оруулалтаар авахар хасж сэдвээр хөлсөхөд их сургуулийн цагдаагийн сургуулийн мөрдөг албаны тэнхимийн дэд профессор Бандаа Батар багш биднэрт байна. За тав хүний амрыгия. За зарим багш нар бас одоо ирж харах хичээл заах нөхцөл боломж болсон учраас би саяны хэлсэн 3 сарын өмнө та мэдээлэл ерөнхийдөө олон төслийг боловсруулах ажлын хэсэгт тогтоомоос технээс нь дуустал байсан гэдэг та тодорхойлж саналлаа. Хуваалцах боломжтой гэж үзэж байна. Танга хүсэл томд гарахтай холбоотой нөхцөлийг биднээс одоо ерөнхийдөө байцааг шийдэх байдаг юм. Хүсэлтийг гаргах болон гомдлыг гаргах нөхцөлүүд тус тусдаа ерөнхийдөө байцааг шийдэх бол тусгасан байсныг одоогийн ерөнхий шийдвэрлэх хуулиар бол за нэгтгэн бичсэн байж. За тав үндэслэл хэсгийг харж байгаа. Энэ ерөнхий байцааг шийдэх ажиллагааны явцад бол ерөнхий шийдвэрлэх ажиллагааны явцад энэ оролцогч нараас хүсэл томдлыг гаргах асуудлыг бол уламжлалт байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл одоогийн ерөнхий байцааг шийдэх хуулийг заасан. Тэр үндэслэл журмыг нь бол ерөнхийд нь бол нэлээд хадгалах хэлбэртэй зохицуулж өгсөн. За хүсэлтийг болон гомдлыг гаргах үндэслэлүүдийг тус тусад бичихтэй манай ерөнхий байцааг энэ ерөнхий байцааг шийдэх хуулинд бол хүсэлтийг бол одоо энэ 102 дугаар зүйл заасан даа гарч байгаа. Энэ үндэслэлээр бол хүсэлтийг гаргадаг тухайлбал нь бол тодорхой ажиллагаа явуулах болон хэрэгт ачаал үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалган тогтоох гэж. За та бүхэн эндээс харах юм бол хүсэлтийг явуулахтай холбогдсон тэр үндэслэл хэсгээс нэг хэсэг одоо зүйлс бол хасагдсаныг харж байгаа. Одоо би энэ дүрсээр яв. Энэ тодорхой байцааг шийдэх ажиллагаа явуулах болон хэрэгт ачаал үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалган тогтоох гэдэг энэ даслал өртөл энэ нөхцөл байдлуудын хойдолд энэ өртөл бол гарцсан байна. Тэгэхээр энэ яагаад хасагдсан бэ гэдэг үндслэлийг бол тайлбарлах бол шаардлага үүсгэх. Тэгэхээр та бүхэн бол одоогийн энэ тодорхой цогцол утгаараа бол ойлгомжтой байсныг та яагаад хасчихсан бэ гэж асуух болов гэсэн үндслэлээр тайлбарлаж байна. Ер нь хүсэлтийг гаргахтай холбоотой энэ байцааг шийдэх тодорхой ажиллагаа явуулах нь ачаал үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа бол хүсэлтийг гаргаж болох нэлээ одоо энэ 15 дугаар зүйл 15 дугаар бүлэг гэсэн үг араа бол зохицуулж өгсөн. Тийм учраас тодорхой ажиллагаа явуулахтай холбогдсон болон энэ одоо хэрэгт ачаал үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа бол огт зохицуулах боломжтой юм бол байхгүй гэдэг. Та хүмүүс энэ дашин бол дуулгая. За энэ дээр та бүхэн нэг юм анзаарах юм бол энэ хэрэг үртгч мөрдөн байцаагч гэдгийг одоо мөрдөгч гэдэг хэлсэн байгааг та бүхэн бол харж байгаа. Энэ мэдээж хэрэг энэ хуулийн үндсэн санаа концепцийн дагуу бичигдсэн учраас хэрэг үртгч мөрдөн байцаах хэрэгтэй албан тушаалтнуудыг мөрдөгч гэж нэрлэн давьяасантай бол холбоотой байна. За гомдлыг яг одоо уламжлалт байдлаараа бол тодорхойлж өгсөн байх юм. За энэ эрбийн шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хууль ёсны эрх сонирхол нь хөгжүүлсэн оролцогч, бусад оролцогч гэдэг нь одоо энэ гомдол гарах хэрэгтэй бусад оролцогч нарыг хэлж байгаа. Шүүх хөрхөөр мөрдөгчийн шийдвэр ажиллагаанд гомдол гарах хэрэгтэй гэдгийг та бүхэн энэ 103 дугаар зүйл байцааг шийдэх ажиллагааны гомдол гарахад харьцуулах юм бол ерөнхийдөө яг агуулга адилхан гэж. За тэгэхээр энэ гомдолтой холбоотой асуудал дээр бол ямар нэгэн тийм проблем үүсгээгүй уламжлалт ойлголтоор явагдаж болохоор за ингэж зохицуулсан байна. За баримтлагдсан сэжигтэн за цагдаа оролцсон ядлагч өвчтөчийн хүсэлт гомдлыг одоо шилжүүлэхтэй холбогдсон зохицуулт энд байж байгаа. За энд бол бид бас онцлогийг бол харахаар энэ эрүүгийн байцааг шийдэх хуулийн 108 дугаар зүйлд бол 24 цагийн дотор хаягт нь хөргүүлэх үүргийг бол зохицуулж өгсөн байдаг бол эрүүгээр энэ шийдвэрлэх тухай хууль энэ цагийг 2 дахин багасгасан 12 цагийн дотор хаягаар нь хөргүүлэх тухай асуудлыг бол цаг хугацааны хувьд бол хайрцангуй багасгасан. Энэ цаг хугацаа багасгасан шалтгаануудыг бол биднээс чигдэр хичээлүүдээр бол үзүүлж байна.
дахин дурдахгүй гаргачих. Ер нь бол хүний эрх хэмжээлөө хангах үүнтэй холбогдсон одоо хүний эрх сонирхлыг сэргээ нийлүүлэлтэд олгосон асуудал дээр бол аль болох мөрдөгч хэрэг бүрдэгч нь бол цаг хугацааны хувьд богино цаг хугацаанд бол тухайн асуудлуудыг одоо гарч байгаа шийдвэр хүсэлт хандлагуудыг бол шийдвэрлэж байгаа. Түүнтэй холбогдсон үүсэх одоо эрхтийн үр дагаврууд болон түүний одоо оролцогчдын эрх сонирхлыг хамгаалах үүднээс бол энэ хугацаануудыг нэлээд богиносгож өгсөн байдгийг бол та бүхэн мэдж байгаа. За энэ хоёрдугаар зүйл дээр бол сэжигтэн дуудан эрүүлсэнтэй холбогдуулан одоо хүсэлт хандлага гаргах эрхийг бол энд зохицуулж ирсэн гэж байна. Тэгэхээр энэ дуудан эрүүлсэнтэй холбогдуулан гаргасан хүсэлт хандлагыг уг журмд одоо энэ 15 дугаар бүлэгт заасан журмд шийдвэрлэж проблем бол үүсгэх байгаа гэж. За энэ мөрдөгч болохоор шийдвэр ажиллагаанд гарсан комплект гэж байна. За би та бүхэнд энэ дээр нэг орсон өөрчлөлтийг бол одоо харуулъя. Энэ одоогийн эрүүл байдлын шийдвэр хуулийн 108 дугаар зүйлд бол энэ албаны удирдлага гэж байна. Энэ одоо та бүхэн хараад байгаа албаны удирдлага гэж байна да. Энэ комплект одоо гарах энэ субъектууд бол гомдлыг хүлээж авах хэрэггүй субъектууд бол байсныг за энэ 15 дугаар зүйлийн нэгт бол оролцогч гэдэг дээр албаны удирдлага гэдэг нь бол хассан байж байгаа. За энийг хасбалсан үндэслүүдийг бол хэд хэдэн үндэслэлээр за манай авшгаа операторс бол одоо сайн тайлбарлаж хүмүүс бол байгаа. За учир бол биднүүдийн ойлгож байгаагаар ярьж ирснээр бол энэ гомдлыг одоо хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтанд прокурор хяналт тавих түүнтэй холбогдуулан гарсан одоо шийдвэр үйл ажиллагаанд бол одоо хариулт юу шийдвэрийг бол прокурор гаргаж авах хүнээс бол прокурорын одоо тэр юу хэрэг бүртгэгч мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргахад шууд энэ албаны удирдлагад бол гаргахгүй байхаар бол асар зохицуулсан гэж. За энэ бол одоо энэ прокурорын тэр одоо үндсэн хуулиар олгогдсон зүүн хэлбэр дээр одоо үйл ажиллагааны чиглэл үндсэн үүргийнхаа ороод бол энэ албаны даргад гэдэг юм прокурорын одоо энэ магадгүй энэ хэмжээг бол олгосон байдаг бол магадгүй одоо тодорхой хэмжээнд бол хязгаарлаж ирсэн гэдэг ийм ойлголт бол явж байгаа. Ийм учраас бол албаны удирдлага гэдэг бол эндээс хасагдаж зохицуулагдсан гэж байна. За энэ хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлсэн талаарх бичиг баримтуудыг биднээс одоогийн иргэн байцаан шийдэх хуулийг зааснаар бол биднүүд юу яадаг вэ? Хэрхэн шийдвэрлсэн түүнтэй холбоотой материалуудыг бол австралиан материал бол тусгадаггүй, авсралдаггүй байсан. Энд бол оруулж ирсэн. За хэрхэн шийдвэрлсэн тухай гэдэг юм уу? За тэр нэр хүсэлт гомдлын их хүчээр бичсэн байдал хэднүүдтэй холбоотой юмнууд бол одоо ингээд австралиан материал бол тусгай болж байна гэж. За ингээд онцлогтой зохицуултыг харах юм бол ийм цөөхөнд юм байж байгаа. За ингээд эхний слайд бол ингээд дуусч байгаа. Гэхдээ би та бүхэнд нэмэлтээр бас ганц нэг мэдээлэл өгөх үүднээс та бүхний гар дээр болсон гарын алдар дээр бол энэ хүсэлт гомдлтой холбоотой харьцуултыг хийсэн байгаа гэж та бүхэн ажиглаж байгаа. За энэ нэр түмний хувьд хэрхэн өөрчлөгдсөн ийгээд түүнтэй холбоотой асуудлууд дээр энэ дээр бас нэг жаахан зүйлсийг хэлсэн байж байгаа. За энэ арга шахам жаахан явах. Удирдлагатай холбоотой асуудлууд юм. За ерөнхийдөө хүсэлт гомдлтой холбогдсон асуудлууд дээр бол биднүүд уламжилт байдлыг бол нэлээд хадгалсан байдлаар зарим цаг хугацаа болон дээр одоо гомдол гаргах субъектүүдийг энэ бичиг баримтаар юу гомдлууд дээр энэ шийдвэр гаргахтай холбоотой асуудлууд ингэж хүрээ хязгаарыг хамж өгсөнтэй холбоотой юмнуудыг бол сая харлаа. За одоо энэ хүсэлт гомдлтой холбоотой юмнууд бол харьцан мөн асуулт гарахгүй болох гэж бодож байна. Нэгдүгээр сэдвийг ингээд маш богино хугацаанд надад 4 сэдв өгсөн байж байгаа. Тэгэхээр дараагийн сэдв бол баталгаа байх маш том үлэг гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ лүг орохоос өмнө та бүхэн хүсэлт гомдлолтоор хэрэг шаардлагатай асуултаа байвал би
чадлынхаа хариулъя. Ер нь бол боломжийг байгаа. Сэжигтний 24 цаг баримтлал сэжигтний. Тэр баримтлагдсан сэжигтэнтэй холбоотой зохицуултыг мөрдөн шалгах ажиллагааны хэсгээс нэлээд дэлгэрэнгүй харж боломжтой. Тэрэн дээр нэг тодорхой хэмжээний эрх үйлдэлийг өгсөн байж байгаа. Би тэрийг харах уу яах вэ? Ажлын 21 хоногт багассан. 14 нэмэх нь 21 хоног байсан шүү дээ. Одоо бол ажлын 21 хоногт л өсөлт хоног шийдвэрлэв. Тэгээ одоо нийтдээ нийлээд 21 болчих гэсэн үг. Заавал би сая юуг харуулах гэдэг баримтлагдсан сэжигтнийг харуулах гэдэг. Энэ яг ажил. Бид одоо сэжигтэй холбоотой баримтлалтай холбоотой зохицуултыг бол хийсэн байж. Тэгэхээр мэднүүд нэг тодорхой хугацаанд бол нэг этгээдийг бол байж авах гэдэг шүү дээ. Яг харсан мэдсэн шууд заасан мэтэр гэдэг үндэслэлүүдээр. Тэгэхээр энэ үнийг бол одоо бид нэг тодорхой хугацаанд бол гинтргүүлсэн хангалттай номлох хүртэл энэ этгээдийг шууд яллагдагчаар татах хүртэл тодорхой орон зай цаг хугацаанд бол нэргүүлдэг гэдэг юм уу? Зүгээр иргэнийг баримтлах гэдэг юм шиг юм ойлголт төрөд учраас байцаан шийдэх ажиллагааны энэ одоо үе шатнд сэжигтэй этгээд буюу одоо бид хэдийн томьёож байгаагаар бол энэ нэг баримтлагт 24 цагийн хугацаанд бол сэжигтэн байгаад зохицуулсан. Тэгэхээр энэ 31-р төвөөс хойш бол энэ зөвшөөрөлтөй баримтлах, зөвшөөрөлгүй баримтлах, хийгдэх ажиллагаа за түүний эрхтэй холбогдсон ийм олон зүйлсийг бол та үзэх боломжтой гэж харууллаа. Одоо үдээс хойш мөрдөн байцаалтын шатн дээр энэ сэжигтний баримтлах тухай тодорхой ярина. Тийм учраас багшид одоо цаашаа хичээлээ заах боломж өгдөр авах. За нотлохын дээр бол за энийг бас одоо манай багийн зүгээс юу гэдэг нь Батцар багш бол нэг айхтар юм бол ярих боломж юу байсан. Гэхдээ багшийн таах сонсон ажилтаа учраас ирж чадсангүй. Миний бас нэг ажлын хэсэг байсны хувьд дараах ойлголтуудыг бол та зүйтэй бодож байна. За энэ агуулгыг бол өгч. За ерөнхийдөө одоо энэ эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 16-гийн 1-д бол нотлохоор өвтгийн ойлголтыг бол өгсөн. Бид одоо баримтат мэдээллийг нотлохоор гинэгээ тодорхойлчихлаа шүү. За энэ эрүүгийн байцаал шийдэх хуулийн 79-ийн 1-д бол нотлохоор өвтгийн тухай тодорхойлолт одоо ингэж одоо ийм байдлаар байж байгаа тав нэг. Ямар ч тач бид ийм хувьд энэ нотлохоор өвтгийн ойлголтыг бий болгох гэдэг юм уу энэ хуулийн техникийн хувьд энэ баримтат мэдээллийг нотлохоор гинэ гэж тодорхойлох хүртэл энэ үгийн сонголтыг хийдэг. Мэдээ нэгдүгээр одоо их тийм айхтар онлайн практик гэж одоо тэр талаас ашиглаж гадаад дотоодын нэр томьёонуудыг орчуулахаас болоод багц маргаанууд өрнөсөй. Тэгээд ер нь техникийнхаа хувьд ер нь ингэж тогтчих. Иргэний хэрэгээг шууд тань шийдвэрлэх тухай хууль захиргааны ಈ хэрэг одоо бас захиргааны зөрчил шалгалт шийдвэрлэх тухай хууль гэх юм. Энэ хууль тогтоомжууд дээр бол энэ нотлогоо баримтуудын тухай ойлголтуудыг нэгдсэн байдлаар чи яах юм бэ? Энэ хууль зүйн техникийн хувьд нэг хуулинд өөрөө тодорхойлоод нөгөө хуулинд өөрөө тодорхойлоод ингэ яваад байдаг нөхцөл байдлаа өөрчлөё. Тийм учраас нэг томьёогоор ер нь энэ эрхцэн зөрчлийн нотлогоодуудыг нэг цонхоор алдуулчих. Тэгээд нэгцэн ойлголттой бай. Тэр одоо юу гэх юм бэ? Баримтат мэдээллүүд нь бол одоо иргэний эрх шүүхийн шийдвэрлэх ажиллагааны явцад авсан баримт мэдээллүүдийг эргүй эрхтэй нотлохоор үтгээд ашиглаждаг бай. Захиргаан дээр ялгаа байхгүй эргүй иргэний нотлохоор үтгийг захиргааны зөрчил шалган шийдвэрлэхдээ ашиглаж шийдвэрээ гаргацдаг бай гэх юм. Ийм хялбаршуулсан маягаар одоо тодорхойлохыг бол оруулж байгаа. За энэний цаад онлын гэдэг юм үндэслэл үзэл санаа нь бол нэлээд үе бол бий. За түүний нь бол одоо тухайн үед 2013 онд тодорхойлж үндэслэлээр бол жаа тийм одоо Англиас Саксоны эрхлэн бүртээ улс орнуудын дээр сондог ойлголтыг теори of evidence буюу одоо нотлооны онолтой холбогдох тэрнтэй холбогдох одоо тэр тодорхойлтуудыг олж үзсний үндсэн дээр бол энэ
тодорхойлтыг хийжсэн санагдаж байна. За тэр цагаас бол хойш бол одоо төдий өөрчлөгдөв. За тодорхойлтын хувьд бол та бүхэн харж байна. Эрүүгийн хяналт шийдвэрлэхэд ач холбогдол өхий гэж даслал тавьсан байж байгаа. Ач холбогдолгүй. За түүнчлэн одоо даслал гэдэг чинь бол дараагийн одоо санаж байгаа одоо хэлж байгаа тавхан. За түүнчлэн энэ хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл гэж. За тэгэхээр та бүхэн даслал хөтлөх тэр хэсэгтэр нь жаахан анзаараарай. Энэ хэсэгтэр өөрөөр хэлэх юм бол биднээс энэ одоо уламжлалт 79-ийг заасан нотгоорын ойлголт бол өөрчлөгчлээ гэсэн тийм утгаар болыг бол та бүхэн одоо ойлгож байгаа хэрэгтэй. Сурагч багшаар тухайн орон нутгийн газар нутгаар очиод бол энэ ойлголтыг ярихдаа энэ даслалын өмнөх ойлголт бол түрүүний миний хэлдэг тэр иргэн захиргаа гэдэг юм уу. Тэр бусад одоо улсын байцаагчийн энэ эрхүйн улсын байцаагч нар одоо зөрчил шалгах явцтай бол хууль заасан үндэслэл журмын дагуу гэсэн. Олж авсан баримтат мэдээллүүд нь энэ эрүүгийн байцааны шийдэх ажиллагааны явцад нотлохоор өндөгдөж шийдвэрлэх үнэлэгдэх тийм бололцоог нээжлээ гэсэн ийм утга санаа юм шүү гэдгийг бол бид нод ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол дараагийн слайдн дээр гараад байна. За тийм утгатай гэж. Тэгэхээр энэ хууль гэдэг үгийг өмнө бол 79-ийн дээрээс хассан байгаа та харж байгаа. Энийг 2009 оны 12 сарын 29-нд байна. Шүүхийн шинжилгээний хууль өөрчлөлт хийсэнтэй байна. Холбоотой юм дээ. Тавгаач байна. Тэрнтэй холбоотойгоор бол одоо энэ N гэдэг үгийг бол хасж ирсэн та бүхэн санаж байгаа. За ийм болсон юм аа. За тэгээд энэ баримтат мэдээлэлгээд энэ онлайн юмнуудыг нь бол айхтар яриад яг. Ер нь хуучин бол энэ нэг тийм Оросоос энэ нотлохын энэ тодорхойлтыг уулахтаа баримтсэлт мэдээллийг гэдэг ингээд орчуулга маягийн юмар бол хэрэглэсний энэ удаагийн одоо хууль тогтоомжууд бол баримтат мэдээллийг бол ер нь нотлохоор болгоо. Энэ дотор бол тэр одоо мөрийн байна. Биднес мөрийн терминалистикийн хичээл дээр бол хэд ажил мөр төс мөр байс гэдэг чинь үзэгдэх харагдах хэлбэрийн хувьд одоо биднес баригдахгүй үзэгдэхгүй байна. За түншлэн бичиг баримтанд одоо тодорхой гэмтэргийн шинжтэй мэдээ баримтууд бол агуулгаж идэх бол бас мэднэ. Энэ агуулгаараа бол одоо биднес баримтны тийм мэдээллүүд нь нотлохоор тийм акс ойлголтыг бол хийж байна. За энэ дээр та харж байгаа. Энэ одоо хуучин техникийн хувьд бол одоо нэгдсэн ийм ойлголтыг бол биднес процессуудад боловсрол хаан одоо хийж өгч байгаа ийм ойлголт учраас энэ бол бид одоо ингээ харж чадаа боловчж байгаа. Ер нь бол энэ баримтат мэдээллийг ингээ явж байгаа нь бол одоо энэ аль нь ч гэсэн эрхцэн зөрчлийн за хамгийн хүнд хэлбэрийн гэмтэрэг байгаа. Иргэнийх ч гэсэн эрхцэн зөрчил захиргаач байгаа энэ эрхцэн зөрчлүүдийг энэ одоо энэ нотлохоо баримтуудыг бол энэ байцааж идэх юм уу энэ иргэний хэргийн захиргааны хэргийг хай процессын явцад нэгдсэн ойлголтоор ойлгодог. Тэгээд тэр нэг цонхоор хардаг. Тэгээд тэрийгээ тухайн одоо үйл ажиллагаа дээр эрхцэн шийдвэрээ гаргахдаа ашигладаг байя гэсэн байдлаар ингэж тодорхойлоод байгаа та бүхэнд харуулах үгнээс энийг хэлсэн байна. За энэ биднээсийн одоо энэ эрүүгийн хэрэг энэ шийдвэрлэх тухай хуулинд нэг одоо энэ нотлохоор тооцоохгүйтэй холбогдсон юм одоо зохицуултуудыг бол оруулж ирсэн. Энийг бол нэлээд одоо шинэлэг гэж үзээс бол зохистой. За энэ нотлохоор тооцож болох тухай ойлголтыг бичгтээ та нэг анзаараарай. Энд одоо энэ хэрэг маргааны хяналт шийдвэрлэх ажиллагаа мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хууль заасан үндэслэл журмын дагуу болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө гад мэргэжлийн хяналтын одоо тодорхой эрхний субъектүүд өчигдөр ярьж байснаар тэр хүүхдийн асуудлыг хариуцж байгаа улсын байцаагч гэдэг юм энэ тодорхой эрхний субъектүүдийн хувьд тэр зөрчлийг шалгах ажиллагааг бол эхлүүлэх шалгах ажиллагааг явуулна. За энэ хууль заасан үндэслэл журмын дагуу биднээсийн одоо суралцж байгаа эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хууль одоо биднээсийн 172-ийн дөрөвд байдаг хойшлуулж ажиллагаа явуулдаг субъектүүд бол өөрчлөсөн гэсэн. Энэ субъектүүдийн энэ хууль заасан үндэслэл журмын дагуу явуулсан үр буюу бачиг баримтууд бол нотлохоортой тооцогдож болох тухай бол энд бичсэн байна. За тэгэхээр би дөрөвний нотлохоортой ойлголт хэсгээр ярьж ирснийг та бүхэн энэ дээр бол баталгаж авч байгаа. За тэгэхээр зэрэг энэ нотлохоортой чинь уламжилт ойлголт бол нэлээд их шинжлэгдсэн, өөрчлөгдсөн ийм нөхцөлөөр бол биднээс ажиллах нь харьцангуй хялбар болох болов гэж гэсэн тийм таамаг бол байгаа. За энэ харьцангуй хялбар болно гэдэг нь биднүүд эрүүгийн хэрэг үүсгэх үе шат гэж одоогийн эрүүгийн байцааж шийдэх ажиллагааны одоо 172-ийн 3 заасан хойшлуулж ажиллагааны хийх явцад эрүүгийн хэрэг үүсгэхийг шийдвэрлэхийн тулд дараагийн зөвлөлийн ажиллагаа гинэ гэдэг 9 хийж өгөхөөс бид тэднийг 19 он гэдэг шийдвэр гаргаж байгаа шиг. Тэгвэл
энэ 15 19 хоногийн хугацаа үндсэн хугацаа 5 нэмэх нь 14 гэдэг тэгж ойлгож байсан шүү дээ 19 хоног. Эхэндээ бол 14 хоног байсан. Тэгсэн энэ хооронд хийсэн ажлыг одоогийн мөрдөх байцаалтын болон хэрэг бүртгэлийн практик ямагт 2 дахь хүн шаардлага үүсгэж энэ хууль тогтоомжийг энэ нотлооны өмнө юу гэдгийг энэ ойлголт хэсгээр бол одоо юу гэдгийг засаж өгч. Өөрөөр хэлэх юм бол эрүүгээр үүсгэхээр хийж байгаа тэр одоо тодорхой ажиллагаануудын үр дүн чинь бол нотлохын их сурж болно. Тэ. Тэр нотлохын их суржуудад бол одоо та нэг л тэгээ тооцоод авчиж байгаа. Энийг дахиж хийх замаар өөрөөр тайлбарыг дахиж авдаг ч юм уу ийм юмнуудыг бол одоо болж байгаа гэсэн ийм утгаар одоо бас зохимжтой болгож байна. За энэ хавц төрөлт авдаг нотлохын шийдвэрийн үндсэл болохгүй шүү. Энэ нэг тийм манай шүүхийн болон ер нь шүүхийн практик байгаа гэдэг юм байна. Хэргийг хянан шийдвэрлэх явцад одоо шүүхийн шатнд ялангуяа анх шатны болон шүүх хянан шийдвэрлэх явцад бол шүүхтэр нэг тийм surprise маягийн байдаг юм байдаг ч тийм ээ гэнтийн бид байдаг гэж. Өөрөөр хэлбэл нэг тийм нотлохын одоо нэг тийм өөр их сурвалжуудыг гэнтэн гаргаж ирэх замаар хэргийг буцаах юм одоо нөхцлүүдийг бол өрдүүлээд байдаг байсан. Энэ практик нь өөрөө хэргийг бол шүүхээс буцаах хүслийг бол ихээр бол өрдүүлдэг байсан болов. Тэгэхээр энэ одоо гэнтэн гаргаж ирдэг өмгөөлөгч энэ ч гэдэг юм одоо нэг итгэдэг гаргаж ирсэн одоо манай өмгөөлөгч бол сайхан пресс байдаг гэж ярьж ирсэн юм одоо мэдхийн уучлаарай манай өмгөөлөг үгүй ба. Гэхдээ яг хөө энэ мерсэр байдаг байх гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо урд авдаг өөрөөр хэлэх юм бол хавц төрөлт авдаг нотлохыг шийдвэрийн үндэслэл болохгүй буюу ийм surprise маягийн гарч ирсэн баримтцэгтийг бол үнэлэхгүй хэлэлцэхгүй гэсэн утгаар авахаар энэ бол орж ирж байгаа. За энэ нь бол мэдээж хэрэг одоо биднээс энэ шүүхийн процесс бас тодорхой үе шаттай болж ирсэн. Танаас мэдж байгаа шүүхээс хэрэг болцдог байхаар хууль тогтоогч бол шийдвэрлэчихсэн. За түүнчлэн шүүхээ өрчсөн хэлцүүлэх гэж нэг ахтар хэлцүүлэхдээ энэ хэлцүүлгийн явцад бол одоо хэлэлцэгдсэн нотлохын өөрөө дарж чадчих юмар шүүхийн хэргийг хянан хэлцгээр бол одоо байж байгаа. Тэгэхээр тэр үед гэнтэн гаргаж ирдэг баримтцэгт бол байхгүй тэрийг огт хүлээж авахгүй мэ гэсэн. За ийм явж байгаа шиг байна. За энэ чи үлээ. За энэ зургийг авах чинь за хүнд үлдээ даа тийм энийг алгаслаа зөв алгасыг гэж бодож орж ирж байсан. Яа. За энэ төлөөлөгч офис чадлагч тэр өмгөөлөгчөөс нэгсэн одоо адвокат баримтч комитет бус баримтыг мөрдөгч прокурор хавц төрөлт тусгаж авсрах баян одоо зохицуултыг оруулж ирсэн. За энэ бол мэдээж одоо манай өмгөөлөгч тийм одоо дансан оруулж байгаа. Энэ манай өмгөөлөгчнээс бол мэдээж одоо дэмжлэг авч байгаа тийм үеийн баталгаатай холбогдох ойлголт явж байна. Ер нь бол энэ гаргаж ирсэн баримтцэгт мэдээллүүдийг бол шалгахгүй хавсрахгүй иймэрхүү байдал манай мөрдөн байцаалтын одоо энэ практик хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын практикт бол бас байдаг. За энийг бол одоо манай одоо хэрэг бүртгэл мөрдөн байцаагч манай мөрдөн байцаагч нар бол одоо ийм болж байгаа талаас нь бол ойлгож за ямар ч байсан тухайн одоо сэтгэлтэй бол тусгаж хавсаргаж явах гэдэг ийм шинжлэх зохицуултыг оруулж ирсэн гэж одоо ойлгож байна. За энэ зүгээр нотлохын их сурвалжтай холбоотойгоор энэ гэрчийн мэдүүлэг авч болохгүй гэдэгт бодох ийм зохицуултыг хийсэн. Зүгээр тэр шаардлагатай хэсгийг харж үзтээ тийм ээ. Ер нь бол манай эрүүгийн байцаа шийдэх үед бол энэ эднүүд бол байж байгаа. За дээд талын энэ эрүүгийн иргэн шийдвэрлэх хуулийн 4-1-ээс 4 хүртэлх нь бол одоо байж байдаг. Энэ хоёрыг бол одоо нэмсэн байна. Энэ хоёр бол нэмэгдэж орж ирсэн шинэ зохицуулт байна. За энэ чиглэлийг хийж байх явцад с ิจ гтийн ялдаг шүүгчийн холбогдсон иргэн талаар медик болсон сэтгэл зүйч гэж орж ирсэн. За энэ одоо бас ахтар үндэслэлтэй тийм ээ. Энэ бас тэр санаа энэ зүйн боломжоор одоо бас ёс зүйтэй холбогдох гэдэг юм уу. Тэр ахтар тэр одоо харилцааг бол бас тодорхой хэмжээний хэлцэнд авч хэрэгцээ дэвлэн тогтоож боломж ойлгосож байгаа. За түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэх хөөс татгалзсан гэрж өгч бол бид бас
мэдүүлэг авч болохгүй байна гэсэн. За энэ яагаад мэдүүлэг авч болохгүй юм бэ гэхээр зэрэг энэ яагаад ингэ хараад байгаа гэхээр энэ мэтчлэн автохорти их сурвалжаар тооцож болохгүй нөхцөл байдлууд үүсэх. Бид энэ чинь болцоохон мэдүүлэг авчих гэдэг манай мөрдөн байцаагт юм уу бараг өөрөө жаалгаас. Иймэрхүү тэгэхээр энэ нөхцөл байдалд нэг амьдрал тийм нөхцөл үүсэх биднүүд одоо бас тодорхой хэмжээгээр энэ дөрвийн зураг ядангуяа мэдээ хийчих гэдэг юм. Энэ дээр хязгаар тогтоож за түүнчлэн цаашлаа авчих юм бол болохоор тех сурвалж болохгүй шүү гэдэг байлаа. За түүнчлэн авч болохгүй гэдэг дотор нь оруулж байгаа бол энэ одоо таахын бол тодорхой хэмжээгээр үйл ажиллагаанд хязгаар хийсэн ийм нөхцөлтэй гэж ойлгож байна. За энэ тогоог шалгаад бол энэ шинжээчтэй холбоотой гараад ирж байгаа. За байгаа. За хэд хэдэн тэгээд мөрөлдөгчийн магадлал гарсан тохиолдолд шүүхээр хэлцэж алийг нь болохоор тооцох хэсгийг шийдвэрлэв. Биднээс би шинжилэн магадлалын гэж энэ ухааныг бол баггүй одоо бас балиаш дэмждэг аваас нөгөө нараа бас жаахан эсрэг үздэг. Шинжилэн магадлал ухааны энэ ухаанд нэг тийм шинжээчийн дүгнэлтийг өгөх хоёр үс хандлага бай. Шинжээч бол шүүхийн одоо гэрчим шинжлэлч бол шинжилэх ухааны одоо юу вэ? Шинжилэх ухааны төлөөлөл гэрчим магадлалч нэг ийм хоёр урсгал. Энэ хоёр урсгал дээр ерөнхийдөө мэдэд тийм одоо бүртээ ирсэн тийм сонин одоо ойлголт бол бий. Бид ер нь явж энэ эрүүл дээр тэр шийдвэр гаргахтаа шинжээчийн дүгнэлтийг ер нь их тийм айхтар шалгууруудаар нь үндэхгүйгээр ер нь шийдвэр гаргацдаг тохиолдол амьдралд бол нийтлэг гарна. За энэ тохиолдлыг бол би одоо манай мөрдөн байцаагч прокурор шүүгч энэ сууж байгаа манай хуульчд бол гадралж байгаа. Тэгэхээр бид хэднээс энэ шинжээчийн дүгнэлтийг бол магадгүй зарим талаар тэр шинжлэх ухаан шүүхийн гэрч гэдэг талаас нь хэтэрхий нотлохын их сурвалжууд дотроос өндрөөр үнэлээд шалгахгүй үндэхгүйгээр яваад байдаг юм шиг зөвч. Тийм ээ. Тодорхой тохиолдолд бол шинжээчийн дүгнэлтийг өгөөсгөж байгаа боёо түүнтэй холбогдох агуулгыг өгөөсгөж байгаа нөхцөл байдалд бол мэдээж дахин шинжилгээ хийдэг. Хийгээд дахиад одоо нөгөө дүгнэлт хэвээр гараад ирэх юм бол ахаад өөртөө комисстай дахин одоо нийлэх нэмэлтгээд ингэ баах юм байна гэж мэдж байгаа. Тэгээ эцсийн дүндээ бол бид хэдий шинжээч байна. Бас одоо бас эцсийн хариу өгч чадахгүй. Ямар ч байсан тэр шинжлэх ухааны мэдлэг арга зүйлж баталгаажсан тэр шинжлэх ухааны аргаар ийм дүгнэлт ийм байх магадaltaй тухай гаргаж ирж байгаа учраас биднээс энэ өгүүлбэр дээр бас их хайхтар ойлголттой ёстой юм шиг байна шүү. Манай шүүгч прокурор одоо энэ мөрдөн байцаагчдад бол ялангуяа их хайхтар тийм хянаар нямбаа хичээлцэхгүй бол шинжээчийн дүгнэлт нэг бол сохроо дагж идэх. За нэг бол одоо түүнийг одоо нэгдгийн үнэлэхгүйгээр хэтэрхий одоо тэр шинжлэх ухааны гэрчин гэдэг талаас нь одоо явах ийм хандлагыг бол энэ одоо баталгааны ойлголтын баталгаантай тооцох хэсэгтэй холбогдсон асуудлаар бол зохицуулж өгч байгаа. Тэгэхээр таанууд маань одоо ерөнхий шинжээчийн дүгнэлтийг бас одоо түнлэх нөгөөдүүлээс нь илүү гарах доош нь гэх юм биш. Өөр хавц дээрх одоо тусгагдсан одоо тэр бусад баталгаануудтай харьцуулах замаар гэж одоо хэлсэн байж юм харьцуулах тийм ээ. Ингэж одоо үнэлвээс бол харьцангуй одоо бодтой ийм болох шиг гэсэн ийм санаагаар хийж байгаа. Тийм учраас шинжлэн магадлах үйл явц өөрөө манай Монголд бол бас нэгдүгээр өргөдөл төлөв шиг шатандаа явж байгаа гэдгийг ойлгоор шинжилгээний төрөл жаагаар болон түүний эийг одоо хийх боловсруулчны хүний нөхцөлс одоо тодорхой хэмжээнд бол дутуу шиг байна. Тэгээд бас одоо тэр байгууллага маань бэхжиж яваа бас залуухан 10 хэдэн настай 10 хэдэн настай оюужаар хэдүүлж байгаа л дээ хичээж. Оюужаар тааж. Энэ нэг залуу байгууллага шүү дээ. Энэ тийм учраас энэ алдаа оног бол энэгээр бас цэлинж явуулж өгж яваарай гэж. За ийм зүйл байна гэж. За энэ эдлүүд бол ерөнхийдөө ойлгомжтой байж байгаа. За хөл заасан үндэслэл журмын дагуу явуулсан мөрдөн шалгахаар нууц ажиллагаатай холбогдсон хэсгийг нотвортой тооцоолсон. За энийг бол биднээс бол мэдээд байхсан газар нь ялангуяа одоо өмнөх сайт дээр одоо бүсдэж явагдсан бол одоо сайн мэдж байгаа. Тэр явагдсан болтой ярьсан. За ингээд ер нь нэг тийм хөлсөлчдийн одоо энэ арга хэрэгслэр нэг одоо эрхцээ төр гэж нэг айхтар хууль захирагдаг төрийн тухай биднээс 92 оны үндсэн хуулиудаа тохиолсон боловч зүгээр журмаар гэсэн хөөсөлт хэсэг гэдэг бол нэг журм юм. Улаан хастай журм хөөсөлт хэсэг журм. Энэ заасан журмаар биднээс мэдэгдэхгүй хууль нийцэг ажиллагааны үр дүн гаргаж ирж сөрхий зорих замаар хэрэг илрүүлж. Нэг бол бойкотлдог гэдэг гэж.
За ингээд багхгүй маргаа өссөн. За тэгээд дэлхийн улс орнуудын хувьд бол харьцангуй бас нэг өөрсдөө гэдэг юм энэ Оросын албаны улсад бол сүүлд одоо энэ Өзбекистан хацаа байна. Хаашаа энэ Дундад Ази гэдэг юм энэ улс орнууд бол пост социалист, пост коммунист гэдэг юм энэ улс орнууд бол эргэцийн одоо энэ шинжлэх реформ хийхдээ энэ нэг ийм засаг замбраагүй байдаг юм одоо гүйцэтгэгчлийн мөрдөн шалгах нууц ажил. За заримдаа замбраагүй байдаг. За би гүйцэтгэгчлийн бодлоос аваачлуулсан. Зүгээр энэ жаахан замбраагүй болсон гэж яриад байгаа жаахан муухай харагдсан үнэ. Барьж авах хэрэгсэл болгож юу яасан гэдгийг. Тийм учраас энийг одоо хэрэгцүүн дэглэмд оруулж өгч тэр үндсэндээ бол одоо хуулийн одоо тэр зах зээлд тэр эрүүгийн процессын хууль тогтоомжид заасан үйлчлэжүүрийн дагуу хамаас гүйцэтгэгчийн тэр мөрдөн шалгах нууц ажиллаа явуул. Тэрний чинь үр дүнд бий болсон алгоритмыг одоо өмнөд өгье. Тэгээ шийдвэр гаргах гэсэн. Ийм онлайн болон практик маргаануудын үйл явцын донд бол энэ нөхцөл байдал шийдэгдсэн гэж үзээс одоо зохиж байгаа. За энэ тэгээд мэдээж хэрэг энэ хэд хэдэн мөрдөн шалгах нууц ажиллагаануудыг бол за миний тооцсон мөрдөн шалгах нууц ажиллагаа за Барборын зөвшөөрөлтөй явуулсан мөрдөн шалгах ажиллагаа чинь бас нууцуудтайгаа нэг 17 яг мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбогдсон юм нэг 10 байна уу аашаа тэр харьцааны нэг тийм мөрдөн шалгах нууц ажиллагаа бий. Эдгээр нь бол одоо тухайн эрүүгийн хэрэг бүртгэлд бол мөрдөн байцаал буюу эрүүгийн эрүүсийг мөрдөн байцаалд явуулж байгаа. Хэрэг бүртгэлт нэг хэрэг бүртгэлт явуулж байгаа хэрэг дээр бол яг явуулдгаар явна. Зүгээр одоо юу гэдэг халиад яваад байгаа. Тухайн хэрэг дээр явна. Энэ бол дэглэм эрхцийн соёл талаас нь маш одоо ач холбогдолтой гэж үзэж байгаа. Энийг одоо биднээс бол одоо зөвөр бас тайлбарлах шаардлага бол үүсэх байна. За ингээд мөрдөн шалгах ажиллагааны тэр нууц ажиллагаанууд ч юм бол ер нь бүгд бол энэ прокуророор баталгаажигдсан, зөвшөөрөгдсөн тэр хэмжээ хязгаарыг хүрээд явна. Түүнээс биш танд таагүй санагдсан эсвэл субъектив байдлаар өөрийнхөө үнэмжээр тухайн хэрэг дээр энийг л шалгачуул олмоор байна гэж гүйцэтгэж явуулах бол хязгаартай. За мөрдөн шалгах нууц ажиллагаа би буруу ярьж байна. Мөрдөн шалгах нууц ажиллагаа хязгаарлагдав. Зөвхөн таны дугаар авсан тэр хэрэг бүртгэл тийм болон мөрдөн бай хэрэг үүсгэж мөрдөн байцаалж явуулж байгаа юм. Тэр холбогдох этгээд тэр гүйцэтгэж явуулна гэж ярьж байгаа. Ойлгож байгаа. За ийм. За тэгээд прокурор бол энэ баталгаажуулах юмныг бол юу юм? Юу хий. За тэгээд энэ мөрдөн шалгах мөрдөгч энэ нууц ажиллагааны талаар магадлалаа үүрэгтэй холбогдсон юм байна. Мөрдөгчийн магадлалаа гэж нэг юм бол байгаа юм. За магадлал нь бол мэдээж хэрэг энэ гүйцэтгэж хаана хийзээ ямар цаг хугацаанд ямар техникээр эзэлж ямар жоохон комбинацаар ингээд яаж хийсэй бэ гэдэг нь бол мэдээж үжигдэхгүй. Зүгээр тэр ажиллагааны үр дүнд бий болсон баримт цэлтийн их сурал мэдээллүүд гэх юм энэртэй холбоотой юмудаа та бичихний боловсролтой магадлал. За магадлалыг яг энэ дараах дараагийн слайдууд дээр бол үзүүлээ. Эрүүгийн иргэн шийдвэрлэх хууль бол мөрдөгчийн магадлалтай холбоотой юм бол доохоно бичиж хуульчилж өгсөн. Тэр хуульчилж өгсөн юм дээр мөрдөгчийн магадлал нь юу вэ гэхээр зайлшгүй одоо шинжилгээ хийх одоо шаардлагагүй үед өөрөөр хэлэх юм бол мөрдөгч шинжээч мөрдөгч гэсэн ойлголт бол ирээдүйд бий болно. Тэгээд энэ шинжээч мөрдөгч бол заавал шинжилгээний лаборатори дамжуулахгүйгээр өөрөө хийж болох тэр шинжилгээний одоо объектээр бол тодорхой хэмжээнд шинжилгээ хийгээд тэр одоо магадлалаа үлдээж болно гэсэн тийм хэрэгцээ зохицуултыг бол нээж өгсөн учраас энэ магадлалтай холбоотой тэр одоо чиглэлийг үйлдэх байхдаа одоо тийм тусгай одоо бүлгээр юу зүйлээр зохицуулж байгаа гэдэг дурдъя. За энэ өнгөлтэй холбоотой зүйлийг бол та бүхэн ярих байх одоо тийм ээ төрөвдөр тооцох байхгүй олгосон юм байгаа. За өнгөлөгч хууль зүйн тусалцаа бол өнгөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны хэмжээгээр нотгоор бол биш мэдээж яг одоо манай Наранбаатар өнгөлөгч хэдээс бол одоо Намсанмар өнгөлөгч манай өнгөлөгчдийн ойлгож байгаа. Энэ дээр тэр үйлчлэгээ үзүүлэлттэй холбоотой юмнууд нь бол яаж хийж байна. Зүгээр байцаал шийдэх ажиллагааны явдал эрүүгийн иргэний материал болох нөхцөл байдлуудын талаар гаргаж байгаа томт гэдэг юм уу эдгээр юм бол хавц дээр тасрагдаад одоо хангалттай хэсэг нь бол одоо явж байгаа. За энэ нотгоор тооцохгүй байх гэдэг энэ одоо зохицуулт байгаа юм. За та бүхэн би дараагийнхаар 1 2 3 гэж тайлбарлая. Ер нь нотгоор тооцохгүй байх тухай ойлголт манай эрүүгийн байцаалын шийдэх боловч тийч ойлгомжгүй бол бас биш байгаа та бүхэн мэднэ. Ерөнхийдөө бол бас тогтоож өгсөн. Тийм ээ.
За юу гэдэг нэргүй захидал аюу захидал бичиг болоод одоо хаана артаа зөвхөн шүүх шийдвэр гаргах үндэслэл болгодоггүй хэрэгсэн юмнууд хязгаарлаж өгсөн юм бий. Гэхдээ одоо ерөнхийдөө энэ шийдвэрлэх хуулиар түүний агуулга мөн чанарыг бол мэдээдгүй одоо тодорхой болгож өгсөн гэж үзвэл одоо баг зохино. За энэ дээр одоо ингэж байна. Одоо саяны буцаагаад харах энэний нэгийг одоо тайлбарлаж авч байгаа. Эрүү шүүлт тулгаж за бусад хэлбэрээр хүндэг бус хэрэгцээ ярьж мэдүүлэг авсан октоо тулгаж. За энэ дээр бол маш олон маргаанууд бол өрнөсөн. Гэхдээ тэр маргаануудыг бол одоо эрсдэл багш байх багтаа маргаанууд дээр бол ер нь энэ бол одоо зөв домын хэлсэн юм байна. Яг гэвэл бид нар чинь эрүүл шүүхийн эсрэг конвенцэд бол нэгдэж гисэн. Тэгээд улсын өмнөөс бас энэ үүргийн хууль тогтоомжтой бас их тодорхой тусгаж өгөх нь бол зөв ёсны юм шиг тэгээд ингээд бол одоо энэ эрүүл шүүрт тулгаж болон бусад хэлбэрээр харьцах замаар одоо мэдүүлэг авсан тогтоолт гэж. За энийг бол нотлохтой тооцохгүй байх бол ярих баг. За энэ миний өгүүлбэрийн цаана бол биднээс бас олон улсын өмнөөс гэрээгээр үлдээсэн үүргийг биелүүлж байгаа утгаагууд энэ дотор биш үү талаас нь бодож байгаа бас одоо зохимжтой гэж аавтай дуулгыг. За мэдээж хэрэг одоо энэ нотлохтой тооцохгүй байх асуудал дээр бол энэ бол орж ирсэн давхар гарч ирсэн. За бүр дөрөвдөө эрүүл шүүлт тулгаж авсан нотлохоор тооцохгүй байх тухай зүйл үүсэл манай 16 дугаар бүлэгт би энэ эрүүл иргэн шиг агуулгын хаагаар 16-гийн 12 дээр заавал одоо хараараа тэгээд тэрэн дээр одоо бол ханаас юу эрүүл шүүлт тулгаж авсан баримтыг нотлохоор тооцохгүй байх тухай ийм зохицуултыг бол хийж өгсөн байх чинь. За энэ юу нэг хоёр дахын дөрөвний нэг 2 гэх тэрний хоёр дахын тайлбарлаж байна. За хуулиас үндэслэж өргөж зөрчсөн. За энэ байдал манай эрүүл байцаа шийдвэрлэж бий. За түүнчлэн эрүүл иргэн шийдвэрлэх ажиллагааны зорилт нийтж байгаа хэсгийг арга зам бүгдний хэсэг зарим хэсэг. За энэ тийм нэг бас маргатай юм болон таавнаас асуух ба. За энэ зөвлөд өгшүүлсэн баримтын заримыг нотлоход тооцохгүй гэж. За энэ дээр одоо мэдээж хэрэг баггүй асуудлууд юм таавнаас бол гарч ирэх. Гэхдээ энэ зөрчил цуглуулсан нотлох баримтыг яагаад энд хэсэгчлэн болон тодорхой хэсгийг хэлсэн юм гэхээр тэр мэдээлэл агуулсан одоо баримт зэлтэй баримтд мэдээлэл буюу нотлохын их сурвалж дотор чинь хууль зөрчихгүйгээр бүхэлд нь одоо харуулах. Тэгээд нэг Америкийн гэдэг баруун орнуудын дээр нотлохтой холбоотой ондын дээр 20 тонны жинсний ондыг бол бас одоо энэ эрхлэн чиглэлээр суралцдаг гэсэн хүмүүс гадарлах байх. Гэхдээ бид жинс түүхтэй тийм ээ бүх жинсийг 20 томоос түүгээгүй байдаг гэсэн агуулга юм байна шүү. Өөрөөр хэлбэл энэ нотлох баримтыг цуглуулахад тэр жишээлбэл мэдүүлэг авах мэдүүлгийн тодорхой асуултанд тэр этгээдэд эрүүдэн шүүсэн хандлагатай байна гэхээс бүх асуултууд яг нэг тодорхой хэмжээгээр хэрэг үлээлгэж хийсэн хандлага байж болно. Тэгэхээр ач холбогдол бүхий нөхцөл байдлыг ярьчихсан байхад нь тэр өөрт нь ашигтай нотлохуудыг өөрт тухайн хэрэгт нь хэсэгчлэн нотлохыг тооцох. За түүнчлэн эрүүдэн шүүгээд авсан байгаа нотлохуудыг өөр нөгөө нэг эрүүдэн шүүсэн гэдэг этгээдэд үүсгэсэн тусгай субъектийн тэр мөрдөлтөөр эрүүдэн шүүсэн гэдэг тэр үүсгэж даанч төр Жимандбаатар гэдэг мөрдөн байцаагч. Тэгэх юм бол энэ нөгөө эрүүдэн шүүсэн гэдэг Батаас авсан Мандбаатарын Батыг эрүүдэн шүүж авсан мэдүүлэг нь эрүүдэн шүүсэн гэдэг тэр одоо хэрэгтэй нотлох баримт болно гэдэг юм уу? Энэ агуулгаар нь одоо гэж ирсэн гэж ойлгох юм бол одоо илүү зохимжтой болох хэрэгтэй гэж. За ингэж бол одоо хаан зохицуулсан. За тэгээд яг зүгээр тодорхой хэмжээгээр зарим нэг ер нь бол нотлохоор тооцох одоо холбоотой асуудлууд дээр яг тодорхой хэмжээнд асуудлууд үүснэ. За зарим хэсэг нь тооцоолж болохоор байна гэдгийг ингэж хэлж байгаа. За тэгээд хэсэгчлэн энэ төр гэдэг дээр тайлбар хийсэн энэ юм шүү гэж. За дараагийнх нь энэ 3 тонн амж. 3 гэж байх юм байна. За энэ юу гэж баримтлагдсан сэжиг за үсэлт хоног шийдвэрлэлтэй холбоотой нэг дуусчлаа. За ингээд нотлохотой холбоотой ийм өөрчлөлт орсон хэсгүүдийг бол харуулж байсан байна. За энэ дээрээс би та бүхэнд манай энэ 14 дугаар зүйлийг харуулъя. 16. За 16-гийн 12 дээр бид хөтлөж та бүхэн шинээр орсон
аюул шүү дээ. Энэ эрүүл шүүлт тулгаж авсан нотлохыг нотлохоор тооцохгүй байх гэж. Тэгэхээр зөвхөн энэ өгүүлбэр дээр бизнесийн хувьд одоо маргаа үүсэж байсан. Онлайн хэм үйл санааны чинь зарчмыг хийж байна. Ер нь анхнаасаа эрүүл шүүлт тулгаж авсан юм чинь бол нотлохоор биш шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Буруу бичээд байгаа шүү гэж бол ярьж байсан. Гэхдээ өмнө хэрэгтэй бол яг эрүүл шүүгээд авсан нотлохоор чи өмнөд шийдвэр гаргацсан. Юу нотлохоор тооцоод шийдвэр гаргацсан байх юм. Тэр өмнө хэрэгтэй тухайн ажиллагаа хийх шийдвэр гаргах нотлохоор болцсон байгаа учраас өмнө хэрэгтэй бол нотлохоор юм уу? Харин тэрийг хэрхэн нотлохоор тооцохгүй байх гэсэн. Ийм нэн шинэлэг гэх юм уу энэ агуулга өгөхөд зөвлөлтөй бол оруулж ирж байгаа. За биднээсийн олон жилд ойлголт болох одоо нотлохоор ажиллагааны нөгөө нотлох ажиллагааны нотлохыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах өндөгтэй болсон харилцаа энэ хэсэгт бол байна. Төдий ламбалд бол өөрчлөгдсөнгүй гэж. За нотлохотой холбоотой зүйл хэсэг дээр та бүхэн надаас асуух баг. Би нэг зүйл хэлээ батгаж байна. Өөрөө гараад ирээ 16-гийн 2. Энэ дээр одоо манай судлаачид нэг зүйлийг бол их айхтар одоо асууж байгаа. За би та бүхэнд одоо харуулъя. Энэ бол одоо манай хэрэг бүрдэн байцаалт энэ шатанд бол нотлох тухай асуудал бол яригдсан гэсэн үг, зааж шиг нотлох гэсэн үг. Биднээс өчигдөр хичээл дээр эрүүгийн эрхлэлийн хичээлүүд дээр энэ хохирд гэдэг бол шууд үр дагавар, харин хор шигийг бол шууд үр дагавар юм а гэж ойлгосон гэж байна. Тэгэхээр тэр шууд үр дагавруудыг нотлох гэдэг бол нэлээд бас одоо өндөрлөлтэй болох. За тэгээд дараагийн хичээл дээр ялангуяа одоо миний одоо дараагийн заах сэдв бол ураа авсан хөрөнгө орлогыг харилцаа зохицуулсан ийм хэсэг байгаа. Энэ дээр бол одоо тэр хор уршигтай холбогдсон асуудлыг тэр хор уршигтай холбогдох одоо харилцааг бүртгэл одоо юу гэдэг тогтоогоод тэр хор уршиг улмаас бий болсон одоо тэр юу хор уршиг арилгах надад эрхлэн зохицуултыг бийж өгсөн гэдэг талаас одоо онцлогтой болж байгаа. За энийг та манай хэрэг бүртгэгдсэн мөрдөн байцаар борхоо шууд өмгөөдийнх нь бол одоо ялангуяа өмгөөдийнх нь бол хор уршигыг нотлуулах талаар бол багхгүй өсөлт багхгүй асуудал бол гарах болов. Тэгэхээр биднээс бол энэ хуулийг бол гарцаа авахгүй эргэн хор уршиг дотор бол багхгүй юм багтж байгаа их том сав үнэ алдсан дулмаа эмигийн үнэнээс болох байсан ашиг орлогот үр дагавар шүү гэж одоо тооцох хэрэгтэй болж байгаа шүү. Тэгэхээр энэ их тийм гартар ойлголт бол та бүхэнд гарч ирлээ гэж ойлгох хэрэгтэй боллоо гэж. За эдмүрийн баримт бол ойлгомжтой. За энэ бол одоо биднээсийн улам жил дараа ер нь биднээс хэлэгдэх нотлохоор төдий бол хоёр үндсэн төрөлд бол хангалтж байна. Тэр нь бол нэг эдмүрийн баримт нөгөөх нь бол одоо бичгээр дутаа авсан юм би. Эдмүрийн баримт дотор бол асар олон зүйл багч нь яг криминалистийн техникцийн одоо тэр ном судруудад гардаг шиг. Тэр одоо мөрний ангиллуудаар авч ирж байна. Тийм ээ одоо мөр төс мөрийн хэлгээд бизнес мэддэг шиг. За шинжээчийн дүгнэлт энд нэг юм бэ. Энэ манай шинжилгээнийхэн байгаа энэ шинжээч залуучууд шармир манаас ирсэн сууж байсан. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлт мэдээж ноцгоор юм. Гэхдээ шинжээч нараа агуулчлаараа та насыг албан эрүүлэх хэрэгээр шүү гэж. Гэрчтэйгээ адилхан ажиллаж байсан шүү дээ. Шинжээч. Ийм боломжтой хэрэгээр байгаа гэж ойлгоо. За болчлоо. Би нотлохтой холбоотой асуултууд гарч ирэх гэж бодож өөрийнхөө одоо чадхын хэрэгжүүл хариулна. Цаг хугацаа бага болж байгаа учраас цааны цаг өгөхөд байх шүү дээ. За дараагийн сэдвээр орсон асуултаа болгоч. Микрофон байна. Ингээс асууж. За нэг ханд байна. За эрдэнэ бол багшнараас нэг зөвлөлт байна. Эхлээд бид нар ингээд тодорхой хэсгээс даалгавар хүмүүс одоо шинээр батсан эрүүл эрх танаас өрхөө урдыг өөрчлөлт хаана юм. Амар компьютер дээр энэ талаар мэдээлэл авах хэрэггүй. Ирэхгүй ойлгохгүй байна. За хоёрдугаар бол нотлох баримтаар тооцохгүй байх яасан юм бэ? Нотлох баримтыг дуулуулж бичүүлэх процесс нь хязгаар дуусгав. Энэ тухайд ярих тийм ээ. Тэрийн спорт дарсны дараа болохгүй, төлөвлөж авсан гараад болох байна тийм ээ.
автоматик улс бэлтгэх процесс гэж байна. За, гуравдугаар асуулт бол бидний тайлбарыг 23-аас гараад ирдээ. Тэгэхээр та эрдэнэс багийн эснэр бол бичгийн гээд нэр орсон бол бичгээр мэдүүлэл орох гэдэг бол байхгүй хэвчээ шүү. Тэгэхээр бичгээр мэдээ байсаар авах. Бичгээр байсаар авах юм байгаа юм тийм ээ. Дөрөвдүгээр бүрдүүр шилжиж дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол тэр тухай үйлдэлийг наан гэсэн нэг ороод бүрдэгчдөө энэ тухай ямар үгээр шилжиж дүгнэлтийг зөвшөөрөхгүй тухай тусдаа агаад эсвэл тохиолдол юм гэдэг юм уу тийм ээ. Энэ тал хэлсэн. За дараагийн хариулт та. За юу эхнээс нь мартах гэдэг. Тэр юу нотлохыг зөвлөж өгчүүлэлтэй холбогдсон юм процесс хийгээд дуусгах гэж одоо яг адилхан. Тэр бүртгэлт мөрдөн байцаалтын шалгалт зөвлөсөн нотлохоор дурч юм бол одоогийн иргэний байцаал шийдэхгүй заасан шиг оркоч хийжүүлснээр одоо юу гэдэг мөрдөн байцаалтын ажиллагааны явдлыг нотлохоор зөвлөх байх ажиллагаа чинь нэгсэндээ ялагдчих шиг хөгжүүлэх дуусчихдаг шиг. Тэр бүртгэлт мөрдөн байцаал. Тэгээд шүүхийн шалгалт шүүгч өөрөө нотлохоор зөвлөх боломжтой. Тийм тодорхой ажиллагаануудыг хийж өгсөн тухай одоо орших ярих байна. Дараа нь мөрдөн байцаалтын биш гэж ярих учраас. Тэрэн дээр бол шүүгчд онцгой байцаал шийдэх тодорхой ажиллагаа явуулах шүүх хурлааны явцдаа тийм ээ. Нотлохыг шалгахын боломжуудыг нээж өгсөн учраас нотлохыг шүүхийн өмнөх шатнд зөвлөх, шүүхийн шатнд зөвлөх гэдэг уламжлалт ойлголтууд явж байгаа шүүгч. Тэгэхээр чинь энэ бол энэ ерөнхий хянаач нарт ажиллагааны процесс ерөнхий дараал нэг ойлгох. Энэ юм шүү дээ. Тэгээ нөгөө концепт үзэл санаа гэсэн шүү дээ. Энэ чинь 1992 онд үндсэн хууль батлагдаад 1998 онд эрхцэн шинжилгээний одоо үзэл баримтлал гэдэг юм уу тэр эрхцэн шинжилгээг хөтөлбөрөөр бодлооч болсон 98 онд. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд одоо Монгол улс бол энэ хууль эрхцээ бол дэвлэг тогтох ёстой гэж үзсэн. Ингээ 98 оноос хойш гэсэн. Үндсэндээ 92 оноос хойш хийсэн. 92 оноос хойш хийсэн эрүүгийн энэ эрхцэн шинжилгээний одоо энэ юу ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна. Тэгэхээр 2013 онд хууль зүйн сайдаар ажиллажсэн Тэмүүжин бай тэр үед бол хууль зүйн одоо асуудлыг бол энэ эрхцэн шинжилгээ бол магадгүй тодорхой хэмжээнд бол нэг жаахан тийм нийтлэг шигтэй байна. Энэ одоо юу гэдгийг энэ социалист маягийн хэв шийдэх эрүүгийн процессыг бол барууныхтай англиос асууныхтай одоо нийтлэг жуулих өөрөөр хэлбэл эрхцэн даяашид явуулж байгаа. Бид энэ гарцаагүй энэ зүйл болохоор өгч хэвээр. Ингээ орсон. Одоогийн Windows-ын гарцаа байгаа байцаа шийдэх бол магадгүй жаахан ч гэсэн тийм хайбрид маягийн тийм одоо хууль болсон. Наад дотор чи хялбаршуулсан журмтай холбоотой асуудал явж байгаа. 8 жил өдлөөр хугацаатай эргүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах гэсэн хийж гисэн. Тэгэхээр бид хэдэд бол одоо 2 сар гарч ирэх гэсэн шүү дээ. Гэхдээ тэгэхээр эрүүгийн процесс, эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн цааш юу гэдгийг өөрчлөх гэдэг юм бол үндсэн амин сүнс үзэл санаа энэ процесс өөрөө нэг жаа удаан байгаад нэгдүгээр хоёрдугаар бас жаа хүний эрхчлөлөөр өрчдөг ийм хандлага бол тодорхой хэмжээнд ажиглагдаж байна. Дараагийн дугаарт хэрэг үнэхээр шийдэгдэхгүй байна. Би бүр хуучны мэдээлсэн балаасан жишээ ярих гэж биднээс хамгийн сайн мэддэг Эрдэнэ очиргой болохоор мөн энэ 1994-5 оноос хойш мөрдөн байцаалтын шатнд 92 онд явсан 7 жилийн турш 1925 онд цагтан 20 мөрдсөн. Гэхдээ иймэрхүү кейсүүд гарч ирсэн байхгүй гэдэг нь. Тэгэхээр энэ систем өөрөөр хэлбэл эрүүгийн процесс, эрүүгийн хэргийг шийдвэрлэх энэ бүгд бүтэн систем хаанагтай алдаа байгаа юм шиг гэж эргэж судлаад тэгээд цаашаа явах боломжуудыг нээж өгöd 2007 онд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад 41-ийн хэргийг хийж өгöd ингээд туршаад 2007 оноос хойш өнөөдөр 10 жилийн хугацаанд хялбаршуулсан журам нэг нөгөөд 3 орлогод хэрэгж яваад ирсэн шүү. Гэхдээ тэгэхээр зэрэг энэ хууль хэрэглэх явцад бол энэ хялбаршуулсан журамч бол нэгсэндээ хялбаршуулсан хэрэгсэхгүй болох ажиллагаа болоод ирсэн шүү дээ сүүлдээ тийм ээ. Залхуу журамч гэж ярьдаг. Биднээс энэ байгаа энэ биднээс хэлдэг жаргон шүү дээ. Биднээс амнаас гарч байгаа жаргон болон цаана тэр эрхцэн тэр одоо юу гэх цаг үеийн тэр доголдолтой шинжийг бол илэрхийлж яадаг. Учираас тэр доголдлууд дээр дүн шинжилгээ үнэхээр гарцаа авахгүй манай процесс болохгүй байна гэж. Тэгээ шүүхээс буцдаг одоо юу гэдэг юм нөгөө тамийн шуургал гэдэг юм чөтгөрийн борлуулж гэдэг юм одоо ерөөсөө ингээд заавал батлаад ажиллаж байгаа юм шиг ингээд яваад байдаг гэдэг ийм юм бол сая дэг сайсаа мэдээ хэлжсэн санагч мэдээж одоо нэмж өгөө бол нэмж өгөх шүүх бол шүүхээс буцдаг байна. Зүйтэй юм болж бол чинь одоо байрстай байсан шүүхээс
Тэ энийг бол ингэ хийсэн. Тэгэхээр магадгүй зүгээр энэ хэцүү шинжил бол маш олон жилийн хугацаанд явж байгаа. Тэгээ заримдаа бол нэг хүний үзэл бодож яах нөлөөлж гэдэг, зарим тохиолдолд судлаачдын бодол санаа нөлөөлдөг юм байдаг юм байна. Тийм ээ, хууль тогтоогчид бол энийг бас харж байна гэж. Яг чи менюлөх гэсэн байгаа шүү. 2-3 гардаг. Тэгээд энэ бол нэг бичгээр бидэг авах дөнгөж дуудаг ирэмдээ сэжигтнийг нэг 24 цаг барьж штэ. Тэрнтэй холбоотойгоор сэжигтэн гэдэг ойлголт явж байгаа учраас түүнээс мэдүүлэх асуудал байна. Эсэд авах гэдгийг ажиллаа. Яг нас сэжигтэнтэй холбоотой зохицуултыг чинь бүрэн өөрсдөө уншаад байдаг. Яг нь ер нь бол сэжигтнээс мэдүүлэг авах гэдэг энэ файнд ажил гэдэг нь одоо яг балай. Дарагдахгүй. За манай компьютерийн мэргэжилтэнд дарагдахгүй гэж. За болий. За сэжигтэнтэй холбоотой ойлголтыг чинь би дараа нь ярьж байна. Мөрдөг шинжээсэн дөнгөж зөвшөөрөл бол тэр тухай хүмүүсийг гэж үсэд аваа юм. Урд байсан. Хэрвээ мөрдөг энэ тухай ямар бичгээр бэ? Зөвшөөрөл бол тийм бичгээр дүгүүлэх ёстой гэж шүү дээ, тийм үү? Тэр нь ямар бичгээр байх гэж зөв. Яг үндслийг зөвшөөрөл бол манай магадлагаар гаргах юм. Тий. Наад чинь бас тодорхой байна. Гэхдээ магадлагаар гаргаж байгаа. Магадлага ийм үндслээр бол одоо хамгаалагдахгүй, энийг хөдөө зөвшөөрөхгүй байх гэсэн магадлага байна. Дараагийн асуулт байна. Тэр өөрөөс мөрдөж бас нууц ажиллагаанд орж ирсэн юм. Тийм ээ. Тэргийн орж ирсэн маань мөрдөж бас нууц ажиллагааны бүрдээ танилцахгүй, ямар шат танилцахгүй. Мөрдөгч үү? Тэргийн орж ирсэн. Яадаг юу шүү дээ. Мөрдөн шалхнаас ажиллагаа чинь материалууд чинь хавцдагт авдаг шүү дээ. Тийм учраас үзэж шалгаад үзээд явчихна. Тэр бас юм байна. Тийм. Тэр дээр юу гацгүй их сурвалж харагдахгүй шүү дээ. Ийм байна. За бакет. Энд 16-гийн 11-ийг гаргаж. За. Эдгээр биш дээ. 16-гийн 11-ийн 1-ийн 2-1-ийн 3-2 юугаар ялгаатай байна. Хоёулаа өнгөлж чиг орцуулаад өгсөн асуулт байна. 16-гийн 11 гэсэн мөн байна. Мөн наач 2-3 гэж байна. 13 гэж чи өнгөлж орцуулаад байгаа. Нэгийн 2 энэ үү? Нэг 2-3 гэж чи биш дээ. Өнгөлж орцуулаад байгаа та хэлээ явуулсан тийм. Өмнөх юугаар хэлсэн. Тэгээд нэг бол чи өнгөлж чи өмнөх хэрхийг бүрчиг гэдэг байна. Энэ юугаар ярьдаг байна. За амжилт бай. Нөгөө өнгөлөгч чинь оролцохгүй байх гэдэг юм уу бас одоо тодорхой хэмжээгээр өнгөлөлийн болцоо авч чадахгүй дөрвөн чадваргүй юм гараад ирнэ дээ. Тэ? Тэгэхэд одоо нөгөө ихэд өнгөлөгч авахгүй гэсэн тохиолдол үүсэж магадгүй юм. Тэгээд энэ бас журам өрчигдөх магадлал бол байж болох учраас магадгүй хэр мэдүүлгийг бол хэрэг авсан байх хойшлуулчгүй гэдэг юм уу тодорхой зөвлөлт мөрдөгч ажиллагаа явуулаад авчих юм бол тухайн ажиллагааг тэртээ бүр нэгийн хоёрдоо заасан. Уг заасан бай. За ойлголоо. Тэгвэл биш дээ. Тэр мөрдөгчд нууц ажиллагаа гэж рүү ярьсан тийм үү? Тэрний хоёр дээр нь биш нэг хавц зэрэг тусгасан гэдгийг хэрхэн ойлгох юм бэ? Ил бол ямар сайда хавц зэрэг авсан баримтуудыг шууд тавьцаад авчихсан шүү дээ. Энэ бол тэр одоогийн мөрдөгч байгаа болон одоогийн боловсруулж байгаа юмнууд тэр шал өөр ойлголттой болно шүү дээ. Ойлгож байна уу? Хавц зэрэгтэй авч байгаа мөрдөн шат нууц ажиллагаа ил болох журам нь тусдаа журмаар тусдуулаад явна гэж ойлгохгүй таны хэлээд байгаа сая суд хасчих аваад тавьсан их болохгүй маш мөрдөн шат нууц ажиллагаа журам гарахгүй баг. За энэ бол ахгүйгээр яаж болох вэ? Маш болохгүй шүү дээ. манай энэ нэг хэлхийг баталгаажуулаад бакет дараа ингэ бакет. Энэ шүү дээ. Мөрдөн шалах нууц ажиллагааны үндэслэл журмыг чинь бичээд өгсөн байгаа тохиолдолд энэ үндэслэлийнхэн дугуй тэр журмаар нь алхам алхамаар ажиллаа хий.
таны алхмаар олж ирсэн баримт материалууд хавсрагдана. Хавсрагдахаа хэрхэн одоо юу гэдгийг одоо ил болохгүй гэдэг харилцааг бол та журмаар зохицуулах юм бол энэ болохгүй. Өнөө батушхаар зөв тань. Би бороо яриад журмаар зохицуулахгүй. Тэгвэл дараа нь бас асууж байна. Мөрдөн шат нууц таашнааны санаа таны ойлголт энэ жоохон өөр байна. Тийм учраас мөрдөн шат нууц таашнаа явуулж ирсэн хүмүүсийн үйл ажиллагааг жоохон харгуулчих шиг болоо. Тийм учраас дараагийн оюутнууд болон дараагийн сурагчнаас заахтаа тэрнийг зөв болгох хэрэгтэй гэж би зөвлөж байна. Баярлалаа. Мондоо штэ. Одоо нэг хүн асуулт тавиад тэгээд цайны цаг болдоо нэг хүний асуултанд хариулъя. За энэ практикээр очоод яхаар ирээдүйн мөрөгчнөөс асуух болов нэг асуумаар байна. За. Яг одоо практикээр гаргах хүмүүстэй харьцаад байж байгаа зүйл хүмүүс асуудал гаргах гэдэг. Тэгээд 16-гийн 10%-ийг гаргаад ирээд энэ дээр яг ерөөсөө бүгд авсан оферыг тооцохгүй гэж байна. 16-гийн 12-ийн 2 дээр энэ үеийн нэг цэцгаасан мэдгийг ерөөсөө бүгд тэмдэглэе хэвшиж нотлох баримтаар тооцож болно. Өөрөөр мөрдөгчийг жорог хийх юмыг процессын хуулиар нотлох баримтаар тооцож байна. Нэгний процессын хууль дээр чинь өөр хэрэг нотлох баримтыг зааж болох юм уу гэж бас практикээр биднээс асуух боломжтой. Энэ бол бас тийм уран байж байгаагүй жишээ байна. Одоо жишээ нь Түгөрстан дээр шүүгч прокурор загнаад байгаа прокурор дарамттай гэдэг дахиад шиг бүлэглэлт болно юм. Прокурор одоо өтөн байдлыг тийм хамтууд ингэж даахад туслах гэдэг байдаг. Энийг бол бүр ингэж цаашаа одоо бүр ингэж зааж өгсөн байгаа. Өөрөөр за энэ бол болчихё гэдгийг прокурор гаргахтаа тэр иргэд нэг өтөн байдлыг наачих ял болж болохгүй юм. Ял болж. Тэгэхээр энэ ял болно гэдгийг процессын хөрдөн дээр заавал зааж шаардлагагүй. Таавар мөрдөн байдлаар мэдээлэл болгох. Энэ заалтыг нь одоо ажлын хэсэг болгож оруулах яах гэдэг. Энийг бас тодорхойлох. Энэ яг практик энэ гал атж байгаа хүмүүсээс яг биднээс энэ асуултыг асуух. Тэгэхээр би хариулж байна. За баярлалаа. Бас тийм яг л нөгөө гарсан маргаантай асуудал зогсоош. Зогсоох хүмүүс одоо тэр судлаачийн асууж шít. Мондо асуулт. Юу ийм энэ даа энэ бол олон улсын гэрээ конвенц биднээс эрдэнэ шилжүүлсэн гэрээ конвенцэд бол нэгдсэн улсаар нэг хоёр энэ өгүүлбэрийг бичдэг яг гэрээ заасан тэр олон улсын тэр конвенцэд байгаа үгээр нь бол баг татаж оруулж ирсэн гэж байгаа. Тэгэхээр энэ дээр магадгүй би бол маш тийм тодорхой хариулт гэж чадахгүй. Гэхдээ тэндээс орж ирсэн гэдгийг нь бол манай оруулж ирсэн зүйл манай Батцорг одоо таны өдөртөгч бол сайн гэдэг. За тэгээ би энэ нэг юм. Тэгэхээр одоо юм байна. Энэ ирээдүйд гэдэг та их тийм айхтар асуусан. Би тэгж ярина. Өөр арга байх. Өөрөөр хэлбэл одоо манай сургууль сурж байгаа 4-т орж ирсэн 3-т орж ирж байгаа хүүхдүүдэд эрүүгээр янз шийдвэрлэхтэй болсон. Эрүүгийн процессыг эргэцүү гэж үзүүлсэн. Энэ одоо хичээлийг бол заах юм шүү дээ. Энэ эрүү шүүлт авсан болохоор бүтгэний шийдэл хийж яхаас өөр арга. Тийм байна. Тэгэхээр бид энэ кейс хэрэгтэй байна. Тийм байдлын хүү дөндөө байгаа шүү. Хүний хүмүүсний комиссаас жил болгоны одоо өдрийн тайлбар хэлбэртэй бол ийм айхтар одоо ерөнхий шүүж авсан баримтууд байна. Эднүсийг бол биднээс ярихаас өөр аргагүй болохгүй шиг байгаа. Тэгэхээр одоо гар батгаа хүмүүс маань бол мэдээж энэ хоёр дээр бол акцент өгөх өөр арга байхгүй. Гэхдээ энэ олон улсын гэрээ конвенцэн дээр байгаа үг өгүүлбэрээр босох учраас энийг бол одоо өөрчлөх энэ байгаагаар нь ойлгох өөр арга байхгүй. Тэгээд биднээс эсрэг баталгаа болно гэх ийм их байдалтай байгаа. За одоо мэдсэн агуулгаар ойлгох өөр арга бодож байна.